Feed Podcast. Спортыг сонирхож түүгээр хичээллэх нь ямар олон талын давуу талтай гэж үнэхээр бурхан минь гэж уулга алдмаар тоо томшгүй. Би болоод оюун ухаанаа ашиглан нөхөрсгөөр тэмцэлдэж болдгийг спорт бидэнд зааж өгдөг. Нөхөрсөг гэсний учир нь аль ч спорт өөрийн гэсэн дүрмтэй, дүрмийн дагуу хөтөлж, хянан тохиолдуулах үүрэгтэй, шүүгчдтэй байдаг. Харин дүрм журамгүй бол спорт гэх нэрийг зүүж чадахгүй шүү. Сагсан бөмбөг бол дэлхийн хамгийн түгээмэл 5 спортын нэг гэж хэлж болно. Сагсан бөмбөгийн спортод бөмбөг залах, дамжуулах, шидэж оруулах, хамгаалах, үсэрч авах, хуурах гэх мэт маш олон төрлийн бөмбөг эзэмших болон бие бэлтрийн чадварыг хөв хүнээс шаардна. Гэвч багаараа тоглодог спорт учраас дүрмийн дагуу тоглохыг талбай дээр шаардна. Анх Джеймс Нейсмит гэх Канад эрхмийн 1892 онд 13 дүрмтэйгээр зохиож байсан уг спортын тухай Австрали улсад сагсан бөмбөгийг хөгжүүлж буй Монголын шилдэг тамирчин хэрхэн өгүүлэх нь маш сонирн байх. Мөн Монгол бие бэлтээр бусад улсуудтай харьцуулахад ямар шүү байдгийг тодорхой ойлголт авцгаая. За амархан сайн байцгаана уу? Манай подкастын үзэгч, сонсогчдоо. За манай подкастын дахин нэг шинэ дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар бид нэр спортын тухай буюу тэр дундаа сагсан бөмбөгийн соёлын тухай ярилцах гэж байна. Тэгээд аль ч спортод тэмцэлдэх, хөгжилдөх, хөгжүүлэх гих мэт утгатай боловчиг ард нь соёлтой байх, сахилга баттай байх, цаг баримталдаг байх гих мэт олон зан чанарыг бол хүнээс шаарддаг. Тэгээд тэр дотроо сагсан бөмбөгийн спорт бол багийн спорт. Тэгээд баг дотор нэгж тамирчнаас шаардах бас мөн олон чадварууд байна. Тэгэхээр энэний талаар ярилцахаар манай подкастын студиод сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Ганбаатарын их баяр буюу эхээ ах маань хүрэлцээрсэн байна. За сайн байна уу? Урилга хүлээн авч хүрэлцээрсэнд маш баярлалаа. За баярлалаа. Энэ хөө подкастнда сурж оролцуулж чадаад бас маш их баярлалаа. Хамгийн ихний асуулт болохоор би танаас сагсан бөмбөгтэй танилцсан түүхийг нь сонсох гэсэн. Тэгээд энэс гадна үргэлжлээд мэрэгжлийн тамирчин болсноор ямар багуудад тоглож байв энэ талаар хаваалцаач. За намайг Ганбаатар их баяр гэдэг. За сагсан бөмбөгийг бол анх 5 дугаар ангиас эхэлж ирнэ нь бол сагсны 2 алхамд. За ер нь сагс гэж ямар спорт гэдгийг ер нь дөнгөжлээд анх танилцчихсан. Тэгээд сагсан бөмбөг тоглож эхэлснээр болохоор ер нь бол багийн спортыг ер нь ямар шүү гэдэг те. Энэ талаар анх танилцж сурж байлаа. Тэгээ анх намайг 10 жилийн сургуульд маань анх багш нэг сагсны багш ирснээр намайг анх сагсчин болох энэ эхлэлийн маань тавьж исэн. Тэгээд сагсыг бол дагуулснараа маш олон жилийг ингээд амьдралд маань хэрэгтэй маш олон зүйлсийг ингээд өгч энэ энтэйгээ зүг хүртэл ингээд зүг явж байгаа. Тэгээ ер нь бол 5 дахь ангиас л эхэлсэн. Тэгээд таны яг юу олц тоглож исэн багууд ямар багууд байв? За яг мэдээж эхлээл анх тэгэл сургуулийнхаа тэмцээнд орж игээл сургуулийнхаас гişээд ороод багтаал ингээл дараа нэг сургууль тэгэл мэдээж аймагийнхаа хотынхаа шгшээд ороод тоглож ирлээ. За 10 жилээ төгсөөд анх 18 настай хотод оюутан болоод очихдоо хамгийн анхны баг маань бол баган төргөө гэж баг байсан. За хуучнаас сагсан бөмбөгийн том тамирчид болох манай гүржөө багш маань, ганцх дах маань, Бацаа ах маань, Адгийн ах. За ингээд их олон мундаг тамирчид дайндээ гээл те. Хүмүүс мэддэг хайртай тамирчин бас. Тэр хүмүүс дээр бидний үеийн бас хэдэн 5-6 залуучууд ер нь шинэ дан залуучууд орсон юм баг үүсч орж ирсэн. Тэгээд за тэгээ баган төргөө багтагаа ер нь бол
5 жил орчим бараг явуулсан баха. Тэгээд сүүлдээ компани маань одоо нөгөө ивент итгэгч гэдэг чинь тухайн үед нөгөө нэг багийг олон жил барихад бас жоохон хүндрэлтэй асуудал байдаг сагсанд те. Тийм байсан тухайн үед. Тэгээ яг багаан төргөөг маань бас их олон жил барьсан. За тэгээд нэрээ өөрчлөөд яг багаараа уурхаачин гэдэг нэртэй болж бас нэг жил тоглосон. Тэр жил нь болохоор би дарханд амьдэрдэг байсан учраас 7 хоногт ганц удаа ирж нэг бэлтгэл хийхгүй маягтай ирж зүрх тоглолдог болсон байсан. Амьдралын шаардлагаас болоод. Тэгээд баг маань тухайн үеэс спонсор байхгүй болоод тэгээд буцаад тэгээ баг маань өөрчлөгдөв. Тэгээ би Хараагийн харцаг багт нэг жил Бахнаас ирээд нэг жил тоглосон. Тэгээд тэрний дараагаас бас болоод тэгээд Мөс MBM гээд одоо их сургуулийнхаа баг руу өөрөө Мөсийг бас төгссөн учраас тэр сургуулийнхаа шгшээ рүү баг руу Эрдэнэр багш дээр очиж бас нэг жил тоглосон байгаа. За тэгэл ер нь бол за тэгээд Мөс MBM баг маань явж байгаа Баянзүрх Бүлсгээр багтаа нэгдсэн. Нэг жил тэгээд нэгдээд хоёр баг маань нийлээд талаас хүмүүсээ аваад ороод ингээд бас нэг жил тоглосон. Тэгээд ер нь бол Танан MX компани анх одоо Танан гарт баг маань бол одоо Танан хар орон чацаргана гэж одоо ямар утгатай тийм компани тийм нэртэй баг анх одоо үүсгэн байгуулагдаж одоо энэ хөгжлийн лиг гэдэг спайт хөгжлийн лигд анх орж ирсэн. Тэр маань болохоор хэсэг бүлэг одоо найзууд залуучууд одоо манай Танан MX-ийн маань талиач болсон одоо Жимбах маань тэр маань нийлээд өөртөө ихэл тоглож эхэлж хагаад тэгээ нэг зүйлийг бол бас хэлэхгүй бол бас болохгүй бах энэ Эрдэнтийн маань одоо бас сакс тоглодог дүүнер байдаг. Анхны одоо энэ Танангийн одоо үүсгэн байгуулж анхны одоо тамирчид анхны бүрэлдэхүүн дээр хөгжлийн лигээс нөхөд тоглосон. Тэгээ тэднэрийнхээ бас энэ сайхан ихлүүлсэн зүйлсийг одоо ингээд үргэлжлүүлээд одоо ууга болдоо. Тэгээ одоо миний бие тэгэл ууга зааваа нөө тэ бүгдээрээ одоо тэр нэмэгдэж ороод тэгээ бид нар 13 хүн миний хувьд бол 15 хүн хүртэл ингээд тоглоод тэгээд болсон байгаа. Тэгээд энэ бас олон жилтэй түүхтэй ийм компани баг тэгээд энэ багийнхантай бол ялангуяа тусгаалan бас амжилт хүсье. Тэгээд одоо саяхнаас нэрээ солилцсон боо жоохон харамсалтай л байгаад байгаа. Харин хүмүүс аяга хамсч илээ тий. Тэгээ яг мэдээж дотоод асуудлууд байгаа хэл та. Тэгээд одоо бид нар ч энэ яалтаж илээ тэгээд ямар ч амжилт хүсье гэж хэлмээр байна. Уга болдоо хоёроо ялангуяа бүр одоо энэ жил одоо сүүлийнх нь одоо жил байгаа манай хоёрын. За цогцолгох юм тий. Хоёр дүүтэй тэгээд одоо амжилт хүсье гэж хэлээ да. Улсын дээд лигийн багуудаас гадна шигшээ багт тоглож ирсэн тий. Тэгээ бас олон улсад бас тоглож ирсэн таны туршлага байгаа тий. Ер нь олон улсын байгаа. Тэгээ би чинь нөгөө 2003 онд болоо те одоо энэ Түшин баярах ташлгээр ах маах. За тэгэл бүрэгд орж тэгээд Цамбах за яг нь хуучны одоо Монголын анхны лигийн те одоо энэ анхны одоо домог болсон тамирчидтай ах нартайгаа цуг одоо ингээд одоо мэрэгэн сайнаа бидэд одоо ингээд анх 2003 онд шиг санаад байна. 3 он 4 онд бид нар шгшээ багтаа дуудагдаад анх удаа одоо ингээд гадагшаа Макао руу явж исэн. Тэр одоо миний хамгийн анхны одоо Монгол улсын шгшээ үндсэндээ лигд ороод 2-3 жилийн дараа ингээд шгшээ дуудагдаа явж ийн гэсэн. Тэгээд тэр хамгийн анхных тэгээд дараа нэг 2005 онд одоо Пак Сонгийн баг гэдэг одоо Солонгос тасгаж улс ирж исэн. Тэгээ Пак Сонгийн багштай бид нар одоо 2005 оны Зүүн Азийн наадамд бас Макаод болж исэн. Тийш бас шоуг маань яваад бас анхны ихсэн сожлыг авч исэн. Макао очиж исэн. Тэгээ дараа нь бол одоо том тэмцээн гэвэл одоо 6 онд Катарын Дохоор явсан. Зүүн Азийн наадам. Тэнд очиж бас бид нар Палестины багийг хожиж исэн. Тэгээ Палестины багийг хожоод бас одоо чи надад анхны ажил баггүй Азийн наадмын бас анхны ажил Монголын. Тэгээд
хэрвээ бид нэр Узбекистаны дараа нь Узбекистаны багтад тоглосон тэр хоцсон бол үндсэн зоо руугаа Монгол анх удаага орох байсан. Бид ч надад хурцлан тоглолт хийдэж штэ ер нь бол. Тэгээд тэр жилдээ бас Узбекистаны багт их оноор хожигдож байсан их өндөр. Узбекистан гэдэг чинь ер нь бол тэр зэрэг орсооч их бол ороод ирж байгаа юм л да. За тэгээд ер нь дараагийн том тэмцээн гэвэл одоо 2010 оны Гуанчжоугийн бас Азийн наадамд оролцож явлаа. Тэгээд тэр тэмцээн дээр бол бид одоо урдсан тоглолтыг 2 тоглолтыг хоёуланг нь хоцсон. Нэг нь ялангуяа онцлол одоо нэг нь Туркменстан, нэг нь бол Узбекистанийнхаа багтаа дахиад харж ирсэн. За. Тийм тэгээд Узбекистанийнхаа багийг 7 оноогоор хожоод 2 оноогоор хожоод бид нэр үндсэн зоонд Монгол улс анх удаа Азийн наадамд оролцож ирсэн. Монголын түүхэнд. Монголынхаа түүхэнд. Нэг ийм бас юм болж исэн. Тэгээд тэр жилдээ 16-д үлдсэн. Дэвшлээд яваад тэгээд бид хойд залгуусын багтаа тоглосон. Хойд залгуусын багтаа жоохон тактик алдаагаар асуулыг одоо хамсдгийг. Тэгээд жоохон бас муруу ойролцоо бид нар чинь хойд залгуусын багийг бид зүгээр л очих боломж байсан. Хойдсон бол одоо сая манайхны Инчоны наадамд 8-д үлдсэн шүү дээ. Тэр амжилт хойд гарах байсан. Тэгээ магадгүй хэрвээ гарцсан байсан бол тэрнээс хойш дөрвөлжлэн дараа манай дөрөвд үлдчихсэн гэлээ тийм нөгөө цаг хугацаач ингээ явагдсан баг улам амжилт дахиад ингээ явдаг шүү дээ. Тэгээс бол тэгж зүгээр тохиол дотроо боддتي. Нэрээ бид 8-д үлдсэн бид маань цаашаа амжилт ингээд явах байсан болоо гэж бас идэвхэндээ зүгээр бодож явдیں۔ За ийм учраас манай өнөөдрийн энэ сэдвийн дагуу Сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Ганбаатрын их баяр ах маань одоо манай энэ талаар ярих гэж байна. Та бүхэн сая их ах маань бол одоо Сагсан бөмбөгийн спортын замналын талаар сонслоо яриаг. За тэгээд подкаст яг энэ хэсгээр бидний спонсор танилцуулдаг байгаа. Энэ удаагийн подкастын маань спонсороор Болор Soft компани Болор Дуран гэдэг програм ажиллаж байна. Энэ болохоор Кирилл бичгийн Монгол үсгийн үг үсгийн алдаа шалгах програм гэдэг одоо тайлбартай гэх юм явдаг. Тэгээд энэ маань болохоор монгол хэлний бүх дүрмийг агуулсан байдаг. Одоо сүүлийн үед бол хүмүүс ийм дүрм байсан, тийм дүрм байсан гэдэг ийм ярианд агүй их байдаг болсон. Тэгээд энэ дүрмийг чинь яг энэ програмыг ашиглах юм бол та ямар ч эргэлзээгээр энийг ашиглах боломжтой юм байна. Тэгээд алдаатай үгсийг нь бол ингээд доогуур нь улаанаар зураад харуулцдаг. Тэгэхээр хаана алдаатай бичсэн бэ гэдгийг шууд танаад явахад айгүй амар. Тэгээд хэрэглээний бүх буюу Microsoft Office болон OpenOffice, LibreOffice гэх мэт Office-ийн бүх програмуудаар ажиллаж байна. Office-ийн програмууд чинь нэг дотор нь Word, Excel, PowerPoint энтрийг хэлээд байгаа шүү. Бүгднийг нь оруулсан юм програм ажиллаж байна. Тэгээд та бүхэн spell check згиймэн гэсэн вебсайтаар ороод тэр вебсайтн дээр шууд юу яаж болно? Алдаатай үгнүүдэд бичээд алдааг нь засаад хараад явж болно. Мөн шууд тэр сайтаас татаж аваад ашиглаж болно. Ийм хэрэгцээтэй програм байна. Тэгээ мөн нөгөө болор тойлтой бас холбогдсон маа. Тэгэхээр шууд програм дотроос орчуулгыг хараад үгнийхээ үг үсгийн алдааных орчуулгыг хараад явчих боломжтой. Ийм байгаа. Тэгээд одоо эх орноо дэмжиж монгол хэлээ хайрлая гэж бодох юм бол болор дуран авч ашиглаарай гэж одоо бүх хүмүүст уриалмаар байна. За подкастын яг үндсэн хэсгийн асуулт эхлэх гэж байна. Тэгээд Сагсан бөмбөгийг цэвэрхэн тоглох гэдэг ойлголтын талаар танаас асуух гэсэн. Одоо гудамжинд тоглоход одоо хүүхдүүд ч юм уу те ер нь хүмүүс биентэй нэг жоох контакттай яг тэгэхээр шүүгч байхгүй контакттай тоглолтлох үзэгдүүд их гардаг. Тэгэнгүүт нэг нь цэвэрхэн тоглож чинь энэ муухай тоглож чинь энэ заван тоглодог гэдэг ч юм уу нэг иймэрхүү биенийг дүгндэг асуудал үүдэг. Тэгээд энэ цаашдаа одоо гэж хэдэн Сагсан бөмбөгийг шүүгчтэй тоглоход нөгөө нэг олон хамгаалтын давталгааны техникийн спортын бус гэдэг ч юм уу те алдаануудын одоо хийх одоо алхам болдсон болоо гэж боддог. Та энэ талаар юу гэж бодож байна? Цэвэрхэн тоглох гэдэг талаар. За яг Сагсан бөмбөг ч өөрөө контакттай спорт тийм ээ. Тийм контакттай спорт учраас мэдээж энэ санаатай санамсаргүй гэх алдаанууд те спортын бус алдаа гэх алдаанууд одоо ер нь маш их гардаг. Тэгээ энэ алдааныг болохоор одоо ер нь бол Сагсан бөмбөгийн хөгжлийнхөө явцад те түүхэнд одоо ингээд хөгжлийнхөө явцад энэ алдааг
бас энийг хянах гэсэн тий. Ялангуяа тэмцээн дээр хянах гэсэн одоо энэ дүрм журмууд одоо гараад жилээс жилд ингээд сайжрагдаад явж байгаа. Энэ бол одоо хүмүүс болгол мэдж байгаа бах тий. Тэгэхээр тэрнийхээ хүрээнд одоо энэ нөгөө жишээлбэл одоо нэг хүн одоо тасалжуулагч гэдэг юм уу. За одоо энэ үед энэ дээр хаачаад алдаа хийч. Тэ? Зарим нь бол одоо хуучин бол бас ялангуяа тийм байс одоо байт яриа байхгүй байлгүй. Алдаа хийвэл хийсэн шиг алдаа хий энэ төр гэж одоо бас нэг бас ярьдаг тий. Ер нь бол. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор одоо нөгөө чинь дүрм маань өөрчлөгдөд тэр хийж байгаа алдаа бөмбөгөнд явсан алдаа байна уу тий? Яг зүгээр очиод хүнийг ингээд шууд түлхэх ч юм уу, татах ч юм уу. Овцноос нь зурах ч юм уу те. Ийм алдаа байна уу гэдгээс шалтгаалаад нөгөө спортын алдаа, спортын бус алдаа гэдэг шүү дээ те. Энийг болгоо тэр дүрм журмаар одоо ингээд хөгжлийнхээ өнт ингээд зохицуулагдаа яваад. Тэгээ мэдээч н алдаа хийнэ гэдэг бол тамирчин хүний нөгөө ур чадвар шүү дээ те. Ур чадвараас шалтгаалаад хүний бас их алдаа гаргахгүйгээс бас шалтгаалдаг бас юу байгаа. Яг аль талтай гэх юм уу да хоёр талтай. Мэдээ сайн тамирчин мэдрэмжтэй сайн одоо тэ хөл суур сайтай хүн бол мэдээж хөлийн ажиллагаа хамгаалт гэдэг чинь бол одоо гараас гадна хөл маш их чухал байдаг тэ. Тэгээд одоо хөлийн ажиллагаа сайтай хүн бол мэдээж одоо ийш явахт нь зөв байрлал авдаг. Нөгөө нэг хөдөлгөөн нь хязгаарладаг. Нөгөө талаарх нөгөө хязгаарладаг. Гэх жишээний одоо юмнууд шалтгаалаад нэг алдааны асуудлууд гарч ирнэ л дээ. За нэг тал нөгөө талаасаа гэхээр одоо ер нь баг болгонд ерөнхийдөө нэг тийм хамгаалт нэг сайн хүмүүс байдаг. Тэр хүмүүс маань яг тэр чинь нөгөө алдааны одоо нөгөө спортын бус алдаа гэдгээс гадна зүгээр нөгөө төрүүлээ нэг 5 алдаа мал болон суучдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс мөн бол яг гэхээр итгэвтэй байгаа хгүй тий. Ер нь хамгаалт нь маш их итгэвтэй. Тэр хүн спортын бус алдаа гаргаагүй. Зүгээр мэдээж хамгаалдаг, хичээдэг тий. Маш их хөдөлмөрлөдөг. Тийм хүмүүс бас их алдаа авдаг шүү дээ. Тэгээ тийм хүмүүст тоглохоор бас хүмүүст бас заримдаа юм ядаргаатай санагддаг тий. Гар урууг нь зөхиод байдаг. Ингээд эндээс нь ингээд ядаргаа болоод байдаг. Тэгэхээр яг хөө тэрийг бас ингээд ялгаж салгаж мэдээж тоглож байхдаа гудамжинд тоглож байхдаа ч гэсэн тийм үү. Яг гоо гудамжинд бид нар шүүгчгүй тоглодог учраас нэг юм ядаргаатай байдаг тий. Тэгээд тэрнээс болоод муудцдаг. Тоглолтын дээр бол шүүгч харах үнцэг нь харахгүй үнцэг шүү дээ. Тэрнээс шалтгаалаад бас маш их алдаанууд хийгддэг, зуурдаг. Шүүгч хараагүй байхад янз бүрийн алдаагаас хүнээс авдаг, гаргадаг тийм юмнууд бас байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хувь хүнийхээ одоо бас тэр мэдрэмжээс бас давхар шалтгаалдаг болов уу гэж бас бодож байна. Хувь хүний мэдрэмж, хувь нийлэр нь онцлогтой холбоотой шүү дээ. Тийм онцлог тий. За дараагийн асуулт нь болохоор хувь яг ингээл үргэлжлээд явах юм бол би сагсан бөмбөгийн хувь тамирчны соёлоодын талаар ярмаар санагдаж байна. Тэгээд яг тамирчин өөрөө одоо өөрийн бие авч явах соёл. Тэгээд эсрэг багийн тамирчинтай харилцах соёл. Баг хамт олонтойгоо харилцах соёл. Тэгээд тоглолтын дээр одоо зохион байгуулагч шүүгчтэй харилцах соёл гэдэг ч юм уу одоо маш олон төрлийн соёлууд байна. Та эднээс товчхон хариулал юу гэж хэлдэг юм. За мэдээж энэнийг ярихын тулд бол нөгөө хувь хүний хүмүүжил гэж л бас харж байна. Тэр нь болохоор одоо хүүхдийн хүмүүжлээс хол те хүүхэд одоо багада яаж та одоо нэр өөрөө яг хүүхдийн баг дасгалж болж байгаа шүү дээ те. Тэгэхээр бүр илүү анзаарч байгаа юм биш үү те. Тэгэхээр хүүхдийн өөрийн одоо нөгөө өссөн орчин те зинхээс авсан одоо суур хүмүүжил тэрнээс шалтгаалаад энэ бас хүмүүжлийн бас явах гэж бодож байна. Тэгээ мэдээж яг хав сагсан бөмбөгийн спортоор явснараа хүн одоо нөгөө багийн спорт гэдгээр багаар ажиллах чадвар маа сайжирдаг гэж ярьдаг штэ. Тэгэхээр тэхийн тулд мэдээж бас тэр хүмүүний хувь хүний соёлоос мэдээж бас шалтгаалах байх гэж би бол бодож байна. Тэгэхээр хүүхэд одоо хоёр өөр орчинд ингээд өссөн. Нэг нь юм жоохон зожиг гэдэг юм үү те. Нэг нь ингээд багаасаа хүүхдүүдтэй ингээд нэг нээлттэй ингээд тоглоос ярилцаад яриад ингээд сурцсан хоёр хүн энийг багт оруулж байгаа. Тэр хоёрын аль нь магадгүй яаж амжилт үзүүлэх хөвгөлөхгүй шалтгаалаад. Тэгээ тэрнээс шалтгаалаад мэдээж амжилт үзүүлэхгүй бас тэ амжилтаас гадна бас нэг багтаага хурдан одоо ойлголцох тэ. Тэгээ дээр нь тэр чинь яваад нэг багийн уур амьсгал баг хэр
амжилт үзүүлэх үү гэдгээс шалтгаалаад явчихна гэсэн үг л дээ. Хэтэрхий бас ингээд зожиг байгаад байвал тэр чинь бас айгүй хэцүү болчих штэ. Тэгэхээр би бол энэ соёл гэдэг дээр бол одоо тэрийг бас ихлээр ярмаар байна. Тэгээд тэр чинь хувь өмнөөс шалтгаан. Тэгээд тамирчин хүн болгон нөгөө ямар үед яаж бие авч явах уу те бие ингээд нөгөө өөрийнхөө ингээд сэтгэл зүгөө барьж чадах уу. Тэгэл нэг л юм болохоор уурлал очоод зөхөд авдаг хүнтэй хэрэлдээд авдаг муудалцаад авдаг байж болохгүй те. Тэгэхээр тамирчин хүн өөрийгөө барьж чаддаг байх хэрэгтэй. Бие барьж чаддаг. Сэтгэл зүгөө өдөрддөг байх хэрэгтэй. Төвчээртэй байх хэрэгтэй. Тэсвэртэй байх хэрэгтэй те. Та энэ бол бас орж ирэх байх. Тэгээд мэдээж дасгалжуулагч гэдэг хүн бол өөрийн систем, өөрийнхөө одоо хүснээр одоо тамирчныг тогтоолох сонирхолтой байдаг. Тэгвэл мэдээж тамирчныг ойлгодог байх хэрэгтэй те. Тамирчин маань өөрөө коучгаа бас ингээд дасгалжуулагч ингээд ойлгодог те. Хоорондоо юмсныг ойлголцох нэг хүндлэх гэсэн тийм соёл байх хэрэгтэй те. Нэг багт ч одоо ингээд янз бүрийн насны хүмүүс байгаа те. Арай ахмад нь байдаг. За ингээд үе тэнгийнх нь байдаг. Дүүнер байдаг те. Тэр хүн гэдэг хүн ер нь бол миний одоо хувьдаа ингээд өөр дөр ингээд явдаг. Дасгалжуулагчгаа ахмад тамирчтай за найз нөхдөө за тэр байтугай бүр дүүнэрээ хүндлэх хэрэгтэй. Хүнийг нөгөө хүндэлж иж хүнээр хүндлүүлдэг гэж үг өгдөг штэ. Тэр шиг тэгжүүж бид нар хоорондоо нэг ойлголцдог те. Тэгэхээр тэр соёл бас л ер нь багт байж иж энэ маань ингэж одоо энэ бүхэлдээ энэ нөгөө багийн соёл болоод ингэж явдаг гэж боддог тэр. Тий. За нэг тийм байна. Тийм байна. Яалтч нэг хоёлаа багийн спортын тухай болохоор таны ярьж байгаа юмнууд яг тийм байна. Яг нэг нийтийн төлөө нийт төлөө гэдэг шиг нэг хүн сайн байх юм бол нэг хүн хүмүүжлтэй, соёлтой бие авч явахдаа өөрийгөө яадаг байх юм бол энэ сагсан бөмбөгийн соёлыг бол хөв тамирчин бол чанц захиад явуулахад. Тэгээд энэ соёл гэдэг чинь ерөөсөө ганцхан тэгээд нөгөө харилцаа биш шүү дээ тий. Хувь хүн гэдэг чинь тэгээд нөгөө адагла цаг барих те бэлтгэлдээ ирэх ирэхгүйгээс шалтгаалах те тэрнээс их хавлал ингээд бүхэл юм орно шүү дээ те. Тэгэхээр тэрийг бас цаг баримтал сурах хэрэгтэй бэлтгэлдээ нэг хэдэн минутын өмнө яг цагтаа хаалгаар орж ирэхдээ цагтаа ирлээ гэж болохгүй шүү дээ. Мэдээж нэг 10 минутын өмнө яг ховцсон хүмүүсд нэг яг талбад бэлэн сууж их гэдэг чинь бас ингээд нэг соёл болол явчихна шүү дээ. Маш олон соёл байгаа л байна л та тэгээд Тэйлээ би тайсан товчхон гэсэн ярилцаад ингэ суугаад байвал бас өндөр юм гарч ирэх байх л та. Тийм байх. Тэгээд дараагийн асуулт яг энэтэйгээ бас үргэлжлүүлээд ярмаар санагдаад байгаа асуудал нь болохоор одоо энэ гисэн бөмбөгийн тоглогчдын байрлалуудын талаар асуух гэсэн. Одоо энэ дээр яг одоо 5 тоглогч байдаг. 5 л өөр байрлал тоглодог гэдэг. Гэтэл энэ хүмүүс одоо энэ өөр байрлал тоглодог хүмүүс өөрөөр зан чанартай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс дотроо бас бие авч явах тал дээр ялгаатай байдлууд байдгүй гэдэг юм асуух гэсэн. Харин чиний асууж байгаа асуулт бас энэ бүгдээрээ энэ уялдаа холбоотой байна л да. Тэгээ бас л нөгөө хуу хууны юм чи орж ирнэ тийм ээ. Тийм. Тэгээ яг хөө байрлал гэхлээр за 1 номер, 2 номер, 3 номер, 4 номер, 5 номер гэдэг одоо манайхан ерөнхийдөө ярьдаг шүү дээ тийм. За 1 номерын тоглогч бол одоо холбогч. Одоо холбогчийг бол одоо тоглолтыг эхлүүлдэг хүн тий. Эхлүүлдэг хүн. За дасгалжуулагчтай мэдээж бас хамгийн их ойрхон байдаг хүн гэж би боддог. Ер нь бол дэрчдэн тийм л баг. Мэдээж дасгалжуулагч яаж ямар тоглолт эхлүүлэх үү гэдгийг толбогчоор дамжуулж одоо талбай дээр явдаг учраас холбогч гэдэг хүн бол бас их чухал хүн. За 2 номерын тоглогч гэхлээр 2 номерын тоглогч бол холбогчийн ажлыг хийж чаддаг. За оролт хийждэг те одоо отгошоо тоглодог. Бөмбөгийг гадагсан задалдаг, эсрэг багийн хамгаалтыг эвддэг. Жон тим хүн байдаг. За 3 номерын тоглогч бол илүү их шийдэлт сайтай. За мэдээж бас ордог техникнүүд бас сайн. Бас л адилхан задалдаг. Ингээд нэг өөр ингэсэн үүрэгтэй те. 4 номерын тоглолч гэвэл одоо мэдээ самбарт тусалдаг. За бас шийдэл сайтай. За тэгээд оролт бас их үедээ хийчдэг. Доор одоо нэг хэсэг нэг одоо доор шагц тоглоно гэж ярьдаг шүү дээ. За нэг хөлийн тоглолт одоо сайтай те.
ийм тоглогч. За төвийн тоглогч гэвэл мэдээж л одоо хүн болгон л мэдж байгаа. Одоо хамгийн гол нь самбраас авдаг тий. Тэгтээ 4 номер 5 номер 2 5 номерын тоглогч бол манай багш ярьдаг байсан л да. Гөржө багш маань жинхэнэ холбогч чинь төвийн тоглогч байдаг ингээд. Тэгэхээр би ер нь тэр хүүхдээ болоод нэг нийтдээ яадаг санал хэлдэг. Ягаад тэгэхээр төвийн тоглогч хүн бөмбөгийг авлаа. Талбайг бүтэн харж идэг. Хин хаана хаашаа хөдөлж гин хинт пас өгөх үү гэд. Төвийн тоглогч пас өгч чадвар мэдрэмж өндөр байвал тэр баг тоглох өшөө амархан болдог. Довтлох бариант одоо боломжууд маш их гардаг. Тэгэхээр төвийн тоглогч гэдэг бол чинь бас холбогч хүний байрлал бас магадaltaй тий. Хамгаалтан дээр төвийн тоглогч гэдэг нь бас хамгийн чухал. Хамгийн араас гарч иж багийг араас нь ингээд хилт өдөрддөг. Тийшээ хүн илүү гарлаа шүү, ийшээ илүү гарлаа шүү. Энэ дагуур хүн гүйчлээ шүү ч гэдэг юм уу тий. Тэгээ тэр нөгөө скринд сланд орцсон хүнийг очиж гаргаж өгдөг тий. Тусалдаг дандаа юм болгон тусалдаг. Ордоос орж хүн болгоны хамгийн сүүлд хамгийн их алдааг авах магадaltaй тий. Ийм байрлал дээр гэвэл одоо яг ийм гэж боддог миний хувьд. Тий. За тэгээд мэдээж энэ тав маань тавуулаа хоорондоо маш сайн ойлголцчихээж маш их ярилцчихээж тэр багийн тоглолт одоо маш сайн одоо амжилттай явна гэсэн үг. Энийг заавал зөвлөдөө бүр ярихаасаа илүү нүдэрээ хүртэл ингээ ойлголцдог болдог сүултээ. Цуг олон тоглоод удаан тоглосон хүмүүс нэг ингээл ингэхэд л те за тийх юм байна гэж шууд ойлгочтой болчдөг. Тэгэл одоо би ихэд одоо өөрийнхөө хувьд ярил одоо би ер нь төвийн тоглогчтойгоо их айгүй ингэж харилцаж тоглодог байсан. Төвийн тоглогчийнхоо одоо ачаар би ер нь бол одоо тэр манай багаан төрхөөгийн төвийн тоглогч нар найзууд байгаа л да. Тэднийхээ ачаар одоо ер нь бол энэ өдөө зэрэгтэй бас амжилтанд хүрсэн гэж боддог. Тэгээд 2005 оны тэргуун тоглогчны дээр авахд бол тэдний буйнд одоо би яг өндөө бол надад намайг сул зай шийдэх зай гаргаж өгч ирсэн. Тэгээ намайг ингээд би бөмбөгөө тоглолт хийгээл гараад үгээд надад бөмбөгийн маань барьцсан. За намаа энэ найз шийд. Тэгээ намайг сулж өгч ирсэн те. Хамгийн гол нь би тэдрийг гүйцэтгэж чадсан уу гэдгээс шалтгаална. Тэгээ би тэрийг гүйцэтгэж чадсан учраас би хойд бас тэрмэн тоглогч авсан гэж боддог. Тэгэхээр төвийн тоглогч гэдэг хүмүүс ямар хүчтэй, ямар чухал хүмүүс байдаг вэ те. За тэгэхээр мэдээж холбогч би өөрөө болохоор тухайд яг цэвэр холбогчийн тоглолт байгаагүй. Холбогч хаяа хийчдэг. Нэг 2 номер байсан байхгүй. 2 номер дээр тоглодог. Илүү их оролт хийдэг, задалдаг. Хаяа бөмбөг авдаг те. Яг тийм байралтай тоглодог байсан ах. Тэгээ сүүл рүүгээ яг хөө тэгээд яг дан холбогчийн байрал руу болсон учраас. Тэгэхээр ийм үүрэгтэй ер нь бол ийм айгу баг болгон гарын тавуур шиг чухал. Нэг хуруу тулчхад яадаг лээ те. Бөмбөг барихад ямар хэцүү байдаг лээ, ямар зөөр байдаг лээ. Ажил хийхэд ямар нэг юм хөхт аяг тав уухад хүртэл хэцүү байдаг шүү дээ. Жишээ нь. Тэгээ яг л гарын тав оруулах хэрэгтэй. Хамгаалт нь энэ ийшээ хөдлөхөд энэ гар ингээ бүгд хөдөлж байгаа зү те. Бүгд л зэрэг хөдөлж идэг. Нэг нь ингээ холдоод ингээд энэ дундуур алдаа гарна шүү дээ те. Тэгэхээр бүгд ингээ нэг тарихтаар нэг ингээ хөдөлгөнд Хань яг гарын хоорондоо зүрхэлсэн чинь айгүй гоё мэдэгдэж штэ нэг бүх хооронд өөрөө үргэлжтэй штэ яг л тийм. За энэ ч юм бол одоо сая ингээл таны ярьж байгаа төвийн тоглогч тосолдог байсан ингээл одоо ерөнхийдөө би балдрын онцлогоосоо болоод ингээ өөрөөр байрлал болж байгаа талаар ярьж байгаа. Тэнгүүд үргэлжлээд шууд нэг юм асуултсан маа санагдаж байна. Сагсан бөмбөгийн тамирчдын одоо ингээ би балдрын ялгааг илүү олон улсын түвшинд ярил одоо та бол олон улсын давцан дээр зөндөө тогложсэн. Тэгэхээр энэ улсын тамирч, энэ улсын хүмүүс илүү энэ ТV хүмүүс гэдэг ч юм уу те. Ингэж ялгуул танд ямар онцлогуд ажиглагддаг вэ? Мэдээж яг намайг одоо ингэ тоглодог байх үед бол айгүйх гардаг байсан. Би билдрийн хувьд одоо тэр чинь системтэй ингээд одоо би хөгжүүлэхтэй одоо төмөртөө одоо жим хинтер фитнес центр хийдэг те зориулагдсан. Сагсан бөмбөгийн тамирчин ямар фитнес хийх хэвтэй. Ямар дасгал хийх хэвтэй те. Тэгэж одоо хүн дээр өрөх хэвтэй одоо хөнгөнөөр өрөх хэвтэй юм одоо ингээд бүх юм ингээд байгаа штэ. Тэгэхээр бидний хувьд бол яг өндөө бол тим юм баг байгаагүй.
Яг хийдэг залуучууд манаас нэг мерс хэрэг байсан баг. За миний хувьд бол ерөөсөө тийм хийж үзээгүй. Ер нь тэгэхээр би зүгээр хувьдаа зүгээр бодсон одоо гадагш очиж тоглоход Япон, Солонгос гэдэг юм одоо чинь харахад юм гой биетэй юм хөлийн булчин энэ төр тасархай том юмнууд байдаг. Хүчтэй юм шиг те. Тэгээд яг ингээд тэднэртэй ингээд гараад тулахад бол бас яг өндөл би ч одоо бас бас яаж ч бас ерөн хүн яс жижигтэй шүү дээ. Би ч яс жижиг нараас гараа тийм багтаа. Тэгэхээр яг тэднэртэй тийм ингээд хүчээр ингээд үзэхэд бол яг нэг монгол хүн юм уу гэдэг юм уу те нэг жоо шөрмөслөг гэх юм уу. Яг нэг ингээд тулаад зүгээр гайгүй байгаад байдаг гэсэн. За. Тэ яг гэхдээ мэдээж эн чинь нөгөө бие онцлог гэхэр чинь өндөрөөс шалтгаалan те өндөр за мэдээж хүчтэй байх хэвээр тамирчин сагсан хүч өөрөө нөгөө бас түрүү ярьсан контакттай спорт учраас бас нэг хүн ирээд мөргүүлчихгүй те байрлаа ингээд аваа зогсчих хэмжээний байх хэвээр. Тэгэхээр ер нь бол заавал хичээлэх ёстой юм байгаа байхгүй. Ер нь бол бидний үед яг тэгээ тухайн үед тэгээд аргалал тоглолдог байсан. Тэгээ нэг бидний хувьд бол дандаа дутагдaltaй байдаг гэсэн. Бүх зүйл дээр. Бидний хувьд бэлтгэл дутагдaltaй байдаг гэсэн. Бүхэл бүтэн Монгол улсын шигшээ гэхэд заал хийсэн бэлтгэл хийх заал болтохгүй. Тэгэл их сургуулиудынхаа заалыг гуугаал их сургуулийнхаа багуудтай зугаач бэлтгэлээ гээл. Тэгэл нэг сар бүрхүү хугацаанд бэлтгэл хийгээл үзсэн. Миний хувьд бол бүр би нэг 7 хоногийн бэлтгэлтэй зүртэл явж байсан. Тэр 10 11 Азийн наадмад. Тэгэхээр яг ингээд тэрнээс шалтгаалаад тийм заалаа олж чадахгүй бэлтгэлээ хийх гэсэн заалаа олж чадахгүй байгаа Монгол улсын баг маань яаж тэр фитнесийн тийм чиглэл мэл рүү орох вэ? Одоо бол маш гоё болчихлоо шүү дээ, тий. Бүх зүйл гоё болчихлоо. Холбоо маань бас ингээд уучраа олоод яваад тэгээд энэ багууд маань ямар гоё болж байна. Бүх багууд фитнес хийж байна, тий. Юу зөвхөн шгшээгүй шүү дээ, тий. Зөвхөн нэг баг л лигийн баг гэхэд л одоо амар гоё бүх зүйлтэй болно шүү дээ. Эмчтэй болж байна. Сэтгэл зүйчтэй болж байна. Тэг яг нөгөө жог хальтруугүй юу. Нөгөө зүгээр. Тэгээ нөгөө би бэлдрийн онцлог гэдэг бол угаасаа айгүйх гардаг. Өндөр намаас шалтгаалаа тий. Гадагш очиж тоглоход бид нар эсрэг багууд дандаа өндөр шүү дээ. Тий. Тэгээ одоо метр 90 эдтэй хүнлэхэд миний хурд зогсож байгаа байхгүй одоо холбогч нь. Тэгээ эсрэг багийн холбогч гэхэд ерөнхийдөө нэг тиймэрхүү хөвчлэн. Яг хоо Япон солонгосын гарцсан гайг ойрхон хүмүүс байдаг. Тэд нар ихлээр хурд хүч тий. Тиймэр бас илүү байдаг. Тэгэл тэднэртэй тоглоно гэдэг чинь эхлээд яаж ядрахгүй байх вэ гэж тоглоно гэдэг чинь айгүй хэцүү шүү дээ. Тий. Хүн ядраад ирэхэр чинь толгой ажиллах нь багасна. Тий. Ядрахгүй хамгаалт муудна. Шидэд хийхээ байлна. Тэгэхээр ерөөсөө ядрахгүй болно гэдэг хамгийн эхлээд чухал юм байна. Гүйлд ядрахгүй энэ. Тэндээс шалтгаалаад айгүй олон юмуд гарч ирээд байгаа юм. Тэгэхээр би организм гэдэг чинь бэлтгэл дутуу гэдэг чинь ерөөсөө амар ялгаа гараад байгаа юм. Амар ялгаа. За ингээ мөнгө төгрөг одоо сагсан спортч өөрөө нэг олон хүний спорт болохоор нөгөө мөнгө зарцуулах нь айгүй хэцүү байдаг гэсэн байхгүй. Одоо бол ингээ мөнгө гаргаад ингээд яваад ирэхээр одоо Монголын сагс маань ингээ улам гоёлоо хөгжөөд яваад. Тэгэхээр мөнгөтэй бас айгүй юм холбоотой болчиход байгаа байхгүй тий. Тэгээд нэг сэтгэл гаргаад ингээ мөнгө гаргаад ингээ дэлгэхээр одоо залуучууд мань бол алдахгүй байхал гэж боддог шүү дээ. Тэгээ улам сайжрах байх. Одоо нэг тийм амар сэтгэл зүйн өвч нэг ялгараад ах юм байхгүй болчиход шүү дээ. Тий. Одоо ингээ цаашдаа бол нэг удахгүй нэг эдгээр жилийн дараагаас манайхан өшөө өндөр амжилтууд үзүүлээд эхлэх байх гэж бодож байгаа. Яа, сая таны нөгөө хэлсэн тэр би одоо нэг хэдийгээр ямар ч тийм бие бэлтрийн хөгжлийн бэлтгэл хийж байгааг хүч гисэн тэнцээ ингээ булчин сүрмстэй үнтэй бас л ингээд явдаг байсан гэлдэж штэ цаанаасаа Монгол хүн шүрмэс юм гэдэг ч юм уу те. Би бас яг ийм мэдрэмж аваад идэх байхгүй юу. Яг би энэ дээр янз бүрийн хийхлээр тэгэхээр энэ бол миний бодлоор бас Монгол хүмүүст гэдэг ч юм уу те. Ер нь хүмүүс яг ингээд өөр өөрсдийнхөө онцлогийг олж харах юм бол альч улсын хүн бай альч одоо тоглогч бай тэрний үдээс энийг хөгжүүлээд явах юм бол боломж байгаа шүү гэдгийг бас аягүй гоё та хэллээ. Тийм. За үргэлжлээд дараагийн асуултаа асуучих. Одоо яг сая таны нөгөө Монгол улсын шгшээ багийн талаар нэг онцлох нэг одоо хамгийн хүнд тоглолт хийжсэн те аль улсын эсрэг байсан бэ? Тэр хүмүүсийн бие бэлтэр хөгжлөгдөж юм ялгаатай бүр айгүй эрс хэцүү байсан тийм нэг өний талаар тоглолтын талаар та нэг хаалцвал. За бие бэлтрийн хувьд гэхээс илүү
Ер нь бол энэ жоохон европчууд өсвөн өнтер гэл европчууд багийн өндөр тэгээд их хүчтэй идэг. Ер нь юм хүчтэй. Яг тэрийг болохоор нэг гайгүй аргал болоод байгаа юм санагдаад байсан. Ер нь надад бол тийм өндөр юм тийм хүмүүстэй тоглохоор их амархан санагдаад байсан. Дараад орчих ч юм уу тий. Надад жоохон хэцүү баг гэвэл Солонгосын баг жоохон надад ядаргаатай хэцүү санагдаад байсан. Ягаад тэгэхээр маш их гүйлттэй. Тэднийг хамгаална гэдэг маш хэцүү. Амар их хүнээс төвчээр хурд шаарддаг учраас маш их ядаралт авдаг бидний хувьд нөгөө бэлтгэл дутуу хүмүүс чинь. Тэр л жоохон хэцүү санагдаад. Маш хурдан бөмбөгний шилжилтүүд явдаг учраас бид тэрийг дагаж шилжиж хамгаална гэдэг нь ер нь аяг хэцүү байхгүй. Тэгэхээр нөгөө дандаа бэлтгэл дутуу болохоор тэн дээр амар тийм ялгаа гардаг. Тэгэл нэг Google очихоор шидчихдэг, эсвэл шидчихээд өгчдөг. Тэгэхээр дахиад нөгөө төрүүгээ дахиад шилждэг те. Тэгээд тиймэрхүү асуудлуудад Солонгосын баг дээр ялангуяа гарч ирсэн бол зүгээр санагдчихээн. Тийм тэрнээс яг хожигч можигчсэн юмнууд бол зөндөө байгаа шүү дээ. Хятадууд бас холооноор хожигчсэн. Тэг яг тэд нар бол яг хятаддаг бол би тэгж боддtiin. Үнэхээр олон жил өчнөө мөнгө зараа тэр багийг ингээд тэр том гүрэн тэр их хүмүүстээ баг ингээд өдөр хүртэл ингээд одоо хүртэл дэшээ гардггүй яг үндэл би бол хэдэн багийг муу гэж боддөг. Муу баг гэж. Миний л бодол та. Одоо хүртэл хөгжихгүй гарахгүй шүү дээ. Тэгэл ингээд байждаг их гүрэн байж. Хэрвээ Монгол улсын багийг хятадуудын гаргадаг мөнгийг ч юм уу зарцуулаад залуучуудыг маань ингээд багаас нэг бэлдсэн бол манайхан хятад амжилт гаргаагүй амжилтыг гаргах байх гэж би зүгээр хувьдаа боддتي. Тэг өөрөө нөгөө тамирчин байх үедээ ч гэсэн тэгээс хятад нуруу байна те. Ер нь юм бол тэгсэн мэтлээ явдггүй те нэг сонио. Би ялзрын онцлогоос болоод байна уу? Мэдгүй одоо. Надад зүгээр л тийг санагдсан шүү дээ. Одоо нэг бурууч ярьж магадгүй те. Үгүй яхаа таны л бодлоо шүү дээ те. Тэгээд сая таны ингээ яриан дандаас нэг юм анзаараад байна л да. Түрүүн таас нөгөө нэг хүн ядрахгүй байх нь хамгийн их ядрахгүй болох нь чухал гэдэг те. Тэнгүү сая болоо бас хэцүү баг гэдэг ингээ солонгосын шгшээ баг хүч биш хурд тийм үү. Одоо би бэлтраа илүү хурданд илүү хөгжүүлсэн байх гэсэн үг шүү дээ тэр хүмүүстэй. Жигдгээ хөгжүүлж байгаа юм л да. Тэгтээ яг солонгосын баг бол яг Азад нөх айхтар дээшээ гардаг бас яг топ багуудын нэг л гэж явдаг л да. Хятад мэттэй бол бардгүй шүү дээ бас. Тэгсэн ч ихсэн зүгээр тэдний одоо даваа тал юу гэвэл тэд нар одоо хятадтай ч юм уу том багуудад үзэх төлөө тэрийг илүү хөгжүүлдэг байхгүй. Хурдаа төсвөрөө те. Тэгээ шидэлтэй бөмбөгийн шилжилт тэрийг айгүй хөгжүүлсэн учраас бидний шиг хамгаалтын одоо юу ядар бэлтгэл муу гэдэг хүмүүст тэднийг хамгаална гэдэг бол зүгээр айгүй том тийм том юм даалгавар. Тийм айгүй хэцүү юм болчихж байгаа байхгүй. Тэгээ би болохоор өөрөөгөө зүгээр одоо энэ тоглож явах хугацаанд бас яаж яасан гэхээр би багаас ухаарснаас болоод юм хөл өмгийн спорт, эсэл өмгийн спорт чи өөрөө нөгөө юм хөнгө атлетик гэсэн үг шүү дээ ер нь баг л. Тэгээ хөнгө атлетик тийм хөл өмгөр ингээ хичээлсэн учраас миний багаас суудсан суур одоо хөлийн юу ч гэдэг юм уу те бас нэг юм гүйлтийн жоохон төсвөр төвчээрийн тийм жоохон суудсан жоохон гүйлтийн тийм гүүгэд нэг ядардгуу тийм байсан онцлог байгаа бол зүгээр би одоо ингээ бодоход санагдаад тийм байсан болохоор би илүү нэг юм ядаралт багтаа тоглоод тэндээсээ тэр ядаралт баг байсан болохоор миний дундсрээд шидсэн дундын шидэлтүүд ордог байсан те би зүгээр тэгж боддтой. Тэгээ хүн ядарахгүй бол нэгдэг чинь шидэлтээс гадна хамгаалахаас гадна толгой хүртэл бүтэн ажиллана шүү дээ. Хүн ядраад нисчвэл за нэг яаж баг гүчихүүгээд нөгөө тоглолтынхоо юмыг бодохгүй өөр юм бодоод байдаг бас тийм тал байдаг байхгүй. Тэгэхээр надад бол солонгосын багтаа тоглох жоохон тэр жоохон ядраатай санагдчихсан. Хэцүү санагдчихсан. За хоёулаа үргэлжлүүлж чад сагсан бөмбөгийн одоо яг тоглолт яриад эхэлж байгаа юм чинь арга барилын талаар ярих гэж бодлоо. Яг тэгэхээр сүүлийн үед NBA жишээлбэлтэй шидэлтэн давмгаалсан сагсан бөмбөг болчлоо. Өмнө нь бол илүү контакттай одоо нөгөө power forward төр хүчний тоглогчоор тоглолтоос Kevin Garnett гэдэг ч юм уу те яг тиймэрхүү тоглолт үзсэн. Одоо тийм тоглогч үзэгдэхэ болж байгаа шүү боллоо. Тэгээ та ер нь энэ арга барил ер нь ямар байгаа ялангуяа хүүхдүүдтэй ажиллахад хүүхдүүд яг бүгдээрээ Стефиг хараад өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь мэдрэгдэж байна уу танд? За харин тий яг энэ бэ одоо тэтгэн жилийн өмнө те өөр байсан шүү дээ те. Тэгэхэд л одоо бүр ингэ шал өөрчлөгдөд одоо ингэ 3 шидэлт.
За ялангуяа Европ тоглогч нар оржсноос хойш одоо өндөр тоглогч нь тий одоо 5 номерын тоглогч байна. Төвийн тоглогч нар маань хүртэл 3-аас их шиддэг боллоо тий. Айгүй их урд дээр гарч ирж бөмбөг авдаг. Тэндээсээ гадагшаа задалдаг тий. Дотгошоо задалдаг. Дотгошоо пасс өгдөг. Төвийн тоглогчийн үүрэг улам их болоо тий. Ингээд шийдэлт сайжраад. Тэгээд маш их өөрчлөгдөж байгаа. Энийг одоо хүн болго мэдж байгаа. За хүүхдүүд гэвэл бол хүүхдүүдийг баг багт нөгөө чи төвийн тоглогч, чи тийм тоглогч гэж айгүй хэлдэг байсан шүү дээ. Тэгээ яг нөгөө өндөр үеэр нь ард авчиж зогсоочтой. Тэгээ байж нэг 5 дугаар анги 6 дугаар ангид ороод юм бол нөгөө хүүхд маань нөгөө төвийн тоглогч байсан хүүхд маань хамгийн намхан нь болчдөг. Жишээ нэ тий. Багтаа том биетэй байсан хүүхдүүд нэг тийм болчдөг. Урд жижиг байсан хүүхд чинь айгүй өндөр болчдөг. Тэгэхээр нөгөө тэр ард тоглож байсан хүүхд маань том болоод цаашаа явах гэхээр гацчдаг. Хөвчгөө олчдаг те. Ягаад гэвэл тэр хүүхдүүд урд тоглодог, ур чадвар суугдаг. Хойно тоглосоргоо ингээд нэг хойно тоглос урц болохоор дараа нь том болчоод хойно тоглох гээд намдчихдаг. Тэр ямар үг болчдөг. Урд тоглоо ихээр оройтсон байдаг. Тэр ийм алдаатай гардаг болохоос энэ хүүхдийг бол яг чи тим номерох шүү, чи тим номерох шүү гэж бас хамаагүй бас тэгж болохгүй. Чадчихвэл чи урд тоглож болно. Урдаас аваад хүн хуураа тоглол хамаагүй чөлөөтэй. Шийдэх үедээ шийд. Заавал өндөр байлаагээ доороос ихээс гадна. Мэдээж тоглолтын дунд эсрэг багийн хүмүүс намхан байвал нөхөө доороос нь бөмбөг авсан бол буцаад дээшээ. Тэ? Давуу тал нь бид нар хожигч байгаа юм чи мэдээж давуу талаа ашиглах хэрэгтэй тий. Тэрнээс хүүхдийг ур чадрын бүгдийг адилхан хөгжүүлэх хэрэгтэй. Тий. Тэгэхгүй л айгаа тэр хүүхдийн нөгөө ирээдүйд айгаа хэцүү болчихдог байхгүй. Харин тий. Тий. Одоо тийм шинөө зөндөөл өгдөө. Тий. Ард тоглосоороо сурцсан. Тий харин. Тэгээ сүүлдээ нөгөө айгу мундаг сайн тоглодог байсан. Сайн игүүд чинь уур тоглох гэдэг тэгэхээр ялцгүй ингээд нөгөө оройтсон байдаг байхгүй. Тэгэхээр анхны нэг суур одоо юу айгу чухал энэ тэгсэн бөмбөг ялангуяа хүүхдтэй тий. Саргасаар. За арга барилын тийм байна. Тэгээд таныг өөрчлөлтөд яг юм баг бүрдүүл, баг тасалжуулах талаараа жоохон илүү яриасаа гэж бодож байна. Жоохон хүүхдүүдтэй ажиллахад ямар байна? Одоо энэ Австрали улсад одоо таны багийнхан цамцын өмс ярьсан маш гэн тий. Тий Big Dream гэдэг клубтай тэгээд энэ клубын Монгол хүүхдүүдийн баг бүрдэхэд ямар байна? Ер нь таны хувьд одоо юу ч тийм Монголд одоо байсан бол одоо таны өөрөө ч хүүхдүүд хас ямар ялгаатай тал байна гэж. За би Big Dream клубээр ер нь бол нэгээд за 4-5 жил болчихоо. Тэг яг дондор нэг ковид болоод нэг жилээр 2 жил нэг түр яасан завсарсан. Тэгээд яг анх энийг аль 2016 онд бас анх санаага гаргаад тэгээ энд бас нэг судалгаа маяг юм авч ирсэн хэдэн насны хүүхдүүд авдیں۔ Хэрэг хүүхдүүд амьдэрдгийн энэ төргээд анх ирээд удаагүй. Тэгээд ажлын нөгөө юмнаас шалтгаалаад яг эхлүүлж чадахгүй л яваад байсан. Тэгээд сүүлд яг нэг эхлүүлсэн. Тэгээд би нөгөө Монголд байхдаа бас цөөхөд хүүхдүүд бас юу явуулдаг гэсэн секц дуулаад. Тэгээд өсвөрийн одоо хүүхдүүдийг бас авч 3-3-ын дэлхийн сургалтын дэлхийн аврагманд дээр бас анх явж исэн. Тэгэхэд 3-3 маань дөнгөж эхэлж исэн үе, эхлэх гэж исэн үе. Тэгээ нэг спорт их ер нь 3-3 маань их дэжгүй спорт биш үү гэж ер нь толгойтойгоо бас яриад ингээл явж исэн. Тэгээд Big Dream клуб болохоор нэгээд яг анх бүх юм л эхлэхэд хэцүү гэдэг те. Тэгээ өөрөөс надад ч гэсэн ингээд энт тэр олон хүүхд ирнэ гэж төсөөлөг байсан. Маш их хүүхд ирсэн. Тэгээ ганцаараа хийх маш хэцүү байсан эхлээд. Тэгээ яг эхнэр маань бас ингээ өөрөө спортын учраас надад туслаад. Тэгээ хоёлоо бас нөгөө ижилхэн мэрэгжилтэй. Ижилхэн хоёлоо энэ спортоос бас нэг олсон хоёр болохоор хоёлоо тэгээ хоёлоо сайхан нийлээд явцгаар бас яг тэр асуудлуудыг шийдээд гараа явсан. Тэгээд анх хүүхдүүдээ дандаа хүүхдүүд маань над дээр ирж ирнэ А усгээ заалгасан. Тэгээ ихэвчлэн ихэнх нь ер нь ихэнх гэж баг 99%. Яг одоогоор бодоход шүү дээ. Анх ингээ бүгд тэгээ тэр хүүхдүүд маань өнөөдөр тууштай явж байгаа хүүхдүүд маань өнөөдөр одоо ингээ ихнээсээ гоё
тэмцээнд ороод тий. Ингээд над одоо манайх чинь 6 багтай андер 12-ийн 1 баг, андер 14-ийн 2 баг. Тэгээ андер 16-гийн 2 баг, андер 18-ийн 1 баг ингээд нийт 6 баг байгаа. Тэгээ тэр хүүхдүүд маань ингээд багсаагаараа ингээд доороосоо явсараад одоо ингээд сураад яг манайх л их онцлог бол яг тэр өөрсдийнхөө нөгөө анхан шатны юунд явж исэн хүүхдүүдээс л ингээд арай сайжирж байгаа, хичээж байгаа. За нэг тууштай явж байгаа тэр хүүхдүүдээ сонгож одоо баг руу оруулдаг байгаа. Тий. Тэгээд яг мэдээж дундуур нь Монголоос ганц нэг хүүхдүүд ирнэ л дээ. Сүүлд те жоохон том болцсон. Тэгээд анхан шатныхаа өөрөө авж байгаад хараад эвслийг харж агаад мэдээж бие те хөгжил юуг нь харж агаад сонирхолтойгоод манай баг тэрвээ спот байвал те тай байвал ганц нэг хүүхдүүд бол авдаг. Тэрнээс бол хүүхдүүд маань ер нь үндсэндээ яг л анхнаасаа сураал ингэ явдаг. Тэгэхээр бидэрт амар их цаг хугацаа те ер нь сайжрах асуудал маш их байдаг. Тэгээ бидний хувьд энд Австралид ч нөгөө 7 хоногтой ганцхан удаа л бэлтгэл хийж байгаа. Ер нь бол тэгэхээр хүүхдүүд нь маш удаашралтай бас ингэ болдог. Тэгээд анх ингээд тэмцээнд орцоход бидний ингээд энд юм хүмүүс ороод ирсэн бол гэдэг хүн болгон гайхаж хардаг байсан. Тэгээ жоохон дан Аз хүүхдүүд те. Тэгээ дээр нь эхлээд нэр чинь нөгөө хятадууд ч юм уу те. Солонгосчууд байна гэж хардаг байсан юм шиг. Тэгээ ингээд манай их нэртэй ярилцсан байсан. Энэ ямар баг вэ? Юм баг вэ гэж ингээд бүр гайхаад суугаадсэн гэсэн суперсорт нь. Тэгээ ингээд дан Монгол хүүхдүүд байгаа маа. Анх удаага тэмцээнд орж байгаа ингээд ярилцсан. Оо тийм үү гэдэг. Тэгээ сар 2 сарын дараагаас хүүхдүүд маань бүр шал өөрлөсөн. Учраа олж эхэлсэн тий. Тэгээ бүр гайхажсэн тэр хүмүүс. Вау. Ямар сони юм бэ? Ямар хурдан сайжирч байна гэх. Тэгээ яг бид нар ингээд нэгс ингээд гайгуулаад хүүхдүүд маань сүүлдээ нөгөө энтхийнхаа хүүхдүүдийг хождог болоод эхэлсэн. Сүүлдээ бид нар нүд үзүүрлэгдэж эхэлсэн. Бидний чинь жоох ингээд хавчаад шүүгчнэр ингээд нэг тал болчиход. Өсө бүгдээр нэг тал болчиход болтгоо. Тэгээ жоох хэцүүлээсэн. Тэгээд эцэгчүүд маань үртэл айгүйх буухамддаг тий. Тэрнээсээ болоод талбай малгуур хаяа шүүгч мөчрөө янз янз юм ярих. Манайхан бас нэг тиймэрхэн хаяа гараад. Гэтэ үнэхээр төвчд айгүй хэцүү болдог байхгүй. Улаан цанг би минутын амралт авах гэхэд ингээд намайг сонсоог юм шиг ингээд цааш хараад яваад байдаг шүүгчнэр бүр ингээд бүр илт бүр ингээд хийдэг. Өөр нөгөө найзуудынхаа клубын югд ирж нэгэн шүүхтэй тэр нь ирж шүүчээд ингээд бүр илт байхгүй юу. Илт юм болдог. Тэгээд ерөөсөө асуудал гаргаад ингээд бичиж ингээд ийм асуудал гарлаа. Бид нар юм баримттай ингээд видео хийгээд өгөхөд хүртэл бидний л буруулдаг. Жишээлбэл тиймэрхүү асуудал аяух гарч ирсэн. Тэгээ одоо бол харцсангоо тэр нь гайг болсон. Манай хүлэн зөвшөөрөж эхэлж байгаа. Бас нэг сайхан мэдээ нэг бол одоо тасгалжуулагч хүүхдүүд маань ингээ хүлэн зөвшөөрөж эхэлж байгаа. Анхнаасаа ингээд одоо эхнээсээ ахвал ингээ манай хүүхдүүд маань эндхий репс тим гэдэг одоо энэ холбооны шигшээ хогд ингээд хүүхдүүд маань сонгогдоод эхлээд явж байгаа түрүү жилс хавлаад. Тэгэхээр бид нар амжилттай л бас хөрхөө яваад байгаа хүүхдүүд маань. Тэгээ бүгдээрээ л дор орноо хичээж байна. Тэгээ аав ээжнүүд маань ер нь бол хүүхдийн цаашдаа явах юм л аав ээжүүд аягүй чухал. Тэгээ эцэг эхчүүд маань л хүүхдүүдээ маш сайн дэмждэг. Дэмжиж байгаа үний хүүхдүүд бас маш одоо хурдан сайжирдаг тий. Дэмжинэ гэдэг чинь зөвхөн мөнгө гаргаад байх биш тий. Хүүхдээ ингээд аваад ирэхээр наав нь оройд эцний ядарч ирсэн гэсэн аваад гараад нэг саксны талбай дээр очиж заавал шийдтэй байх албагүй гадаа гаргаад мөнгөний залуулцдаг тий. Бид нар ганцхан удаа бэлтгэл хийдэг болох би ганц гуугаад идэг юм тэр эцэгчүүд бол хүүхдүүдээс та нар цаг зав гарвал нэг өөрсдөө ингээд давтаараа хүүхдүүдээ нэг би даалт өгч байгаа байхгүй юу. Тэрийгэ хийсэн хүүхдүүд ингээд сайжирдаг. Илт мэддэл ороод ирдэг. Тэрийгэ хийдгүү зарим зүгээр нэг фан байх гэж ирдэг шүү дээ. Тэн дээр амар ялгаа гарна. Ирвэхэ Ирвэхи Юлэ Болордон Монгол хэлний дүрмийн алдаа хянагч програм. За яг ингээл одоо тэрэн таны хэлдэг одоо нэг бусад одоо тэр хувь тамирчин багаас гадна нөгөө нэг шүүгч хийж байгаа тэмцээн зохион байгуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааны холбоотой
тэр хүмүүст ч бас соёлын тухай асуудал байдаг тий. Тэгэхээр өнөөдөр маш гоё соёлын тухай сэдвийг хоёлаа ярилцлаа. Тэгээд хамгийн сүүлийн асуултыг биднээс асуух чинь мэдээж иргэн маань болохоор илүү зөвлөгөөний асуулт байдаг. Тэгээд та эргээд одоо энэ сэдвүүд ярьсан хоёлаа асуултууд одоо ярьсан бүх зүйлсийн талаар хүүхэд залуучууд тамирчин болохын тулд одоо чухалчлан анхаарах зүйлсүүдийг зөвлөгөө хэлээч. За чухалчлан гэхээр ерөөсө тууштай байдал та. Ер нь аль юмд. Ганцхан эхэлж байгаа одоо хүүхдээс эхэлж байгаа тохиолдолд бол хүүхдээс гадна эцэг их хэвгүй. Эцэг их чухал одоо нөгөө тууштай байдалтай байх хэвээр. Эцэг ихэд манай аймд тийм бас зарим нэг эцэг эхчүүдэд тийм харагдаад байдаг. Хүүхдээ энд нэг гэж байгаа бол нөгөөд нь жоох энэ дээр байх юм болчдөг. Тэгэл тэнд нэг юм амжиг бол тийш авчиг бол ингээл тойроод яваад. Тэгээ нөгөөх нь хүүхдэнд одоо яг юу ч болж идэм бүү мэд. Тэгэл байж тойрж явж байгаа л нэг жилийн дараа манай хүүхд буцаад энэ сагсандаа явна гинэ гэж ороод ирдэг. Ийм эцэг эхчүүд бас байдаг. Тэгэхээр яг тэр яг мэдээж хүүхдийн сонголт гэж болно л доо. Хүүхэд би энд явахгүй. Тэрийг үзье гэдэг ус байж болно тийм. Гэхдээ ер нь жоохон хөвчлэн анзаардаг бас нэг эцэг эхчүүд маань жоохон тийм төвчээргүй те туушгүй. Хүүхдээ орж ирээд нэг сар хард юм яа гэдэг. Сарын дараа амар болчихно гэж боддог юм шиг байна. Тийм мэдээж байдгүй шүү дээ те. Мэдээж тууштай бэлтгэлийн таслуулахгүй байнгын ингээд өөртөө мэдээж хичээхгүй бол би 7 хоног ганцхан хичээл бид хоёр нь хоёулах нь 7 хоног ганцхан удаа тэлийгээд хичээгээд байхад ямар ч үр дүн гарахгүй байхгүй. Айгу удаан гарч байхгүй үр дүн гарна л та. Одоо маш удаан гардаг. Тэгэхээр эцэг эхийн үүрэг гэдэг бол ерөөсөө л хүүхэд байхад нь бол хамгийн чухал асуудал. За мэдээж өсвөр насны тамирчин болох гээд удаж байгаа өсвөр насны хүүхдүүд болохоор бас өөрсдөөс нь шалтгаалж эхэлнэ те. Одоо өөрөө хариуцлага хүлээж эхэлнэ. Тэрийг бол багш шав битээр бол ингээд за чи өөрөө хичээх хэрэгтэй. Чи өөрийнхөө төлөө энийг хийж байгаа учраас миний хүү чи энийг одоо өөрөө ингэж явах өөрөө хичээвэл чамд үлдэн чи сайн болно гэдгийг ингээ ойлгож эхэлнэ. Яг эцэг эхийн юм жоохон холдоод байна шүү дээ. Арай багасж эхэлнэ. За тэгээд яг мэдээж ингээд дэвшлээд одоо шүү сайн тамирчин болъё л гэдэгтэл одоо хов хүний өөрөөс нь шалтгаална. Тууштай зан чанар те. Чин сэтгэлээсээ те юмд хандах хэрэгтэй. Өөрийгөө хуурж болохгүй. Намайг хуурах хэрэггүй. Намайг хуураад ямар ч нэмэр байх гэж те. Өөрийгөө л хуурч ин гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрийгөө хүүхдүүд нь залуучууд маань өөрийнхөө төлөө явж байгаа, өөрийнхөө ирээдүйн төлөө явж байгаа учраас тууштай нүүд хуурж болохгүй. Өөрийнхөө төлөө бүх зүйлийг хийх хэрэгтэй л гэж байна. Зөвхөн өөрийнхөө төлөө. За маш их баярлалаа. Энэ үгийг бүх залуучууд сонсоосоо гэж одоо сагсан бөмбөг эхэлж байгаа залуу хүүхдүүд бүгдээрээ сонсоосоо гэж хүсэж байна. Одоо манай өнөөдрийн зочноор сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Ганбаатарын их баяр оролцлоо. За тэгээ хоёулаа дахин уулзах ирэл тавья тохоо. За баярлалаа. За оролцуулсанд энд сайхан урьж оролцуулсанд бас баярлалаа. Бас сайхан товчхон ч гэсэн гоё сайхан сэтгүүдийг хөндөж оруулсан. За дүүдээ бас ингээд цаашдынх нь энэ ажилд нь амьдралд нь эрүүл их одоо амжилт бүхний дэдэг өсөөрөө. За баярлалаа.